Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөөдрийн даваагас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс хөвгчлөлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 30-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Ажлаа ихгүй шүү. Энэ кондишныг студид хөтлөгч Анжга, Мөги, Номо, Гэрлээ, за найруулагчаар Мүцэтгийн төвшин байрнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дижитал зээлийн үйлчилгээг нүд эрмхийн зур, Simple, за мөн 36 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв санаатай бацаан гэдэг сэдвээр ярилцсан юм зүтгээ. За. Яа, санаатай бацаан. За, Намаа бол ялч жоохгүй санаатай бацаан шүү. за өмнө нь бид нар ерөн зүгээр яг ингээд зүгээр ямар үедээ очимоор байна, мочмоор байна гэдэг ингээд ярьж л байсан л да. За яг энэ цаг мөчид болохоор яг энэ одоо нөгөө нэг оюун санаа бодол санаатаагаараа яг 10 жилдээ эргэж очих шүү заяа. Тэгтээ мэдээж нөгөө хүүхэд дүрх нь бол гаднаас нарахад бол хүүхэд шүү дээ. Тэгсэн мөртлөө санаа нь болохоор яг энэ 30 настай. Тийм ээ. Тийм ээ 30 чиний 30 нас. За гаднаасаа хүүхэд ирнэ санаа бол гүйцэтгэл гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. За Анжга. Хамгийн түрүүнд юу хийх вэ? За харин одоо юу хийх юм бол доо. За ямар ч байсан байж тээ. Ингэх байхаа би миний бодлоор бол ямар ч байсан нөгөө ирээдүгөөс ирсэн гэдгээ мэдгдүүлэхгүй байх хичээв. Тийм. Тэгэхгүй бол гарууд намайг барьж аваад шорон оронд хийчих штэ энэ чинь. Та хэддүгээр ангидаа очих ер нь? 9-р анги 10-р анги дээр л очимоор. Харин тийм те би бас яг тэгж бодож байна. 9-10-р анги дээр л очимоор. 2015 он гэдэг бол айгуу саяхны юм штэ тий. Айгуу сая. Одоо 10 жилээр гэхээр чинь 2015 онд хэдүүл очих штэ. Юу яриад байгаа юм бэ? 10 жилийнхаа хүүхэд насанд очих гээд штэ. 10 жилээр хойшлохгүй мó? Үгүй. Ийм оюун санаатай хүнтэй авдаг юм сумаг бах юм аа. 10 гэдэг дээр нь би амар анхаарал ч 9-р ангийнхаараа бодчихсон өөрөө. Тий, ийм бодолтой хүн байгаа штэ. За тэгээд ингэсэн. Тэгээд би ингэх юм байна. Би ямар ч байсан байж тээ. 10 жилдээ ерөөсө тоохгүй байсан мөртлөө одоо ингээд нэг гялалзуур супер шава болцсон охтууд байгаа шүү дээ. За. Тэр охиныг эргүүлнэ. За. Ирээдүйн ханаа олох. Тийм. Тэр үед чинь би нэг нүдэрэж харж байгаагүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо тэр чинь өстой лаг болцсон те. Яг тийм охин байгаа юу? Байлгүй яах юм. 10 жилд чика бүх охтуудыг хөвгүүдийг хаанасаа гүйлгэжсэн охин одоо ингээд ямар ч нөгөө нэг карьергүй явж байгаа тийм охтууд бас байна те. Амьдралдаа алдаж онцсон нөхдүүд байна. Тэгэхээр бидний хувьд бол хамгийн эхлээд нөгөө миний хийх зүйл бол тэр байгаа байхгүй юу? Ер нь бол тэгж л үзье. Ийм хүнтэй ингээд ханаа зөв сонгочих юм бол амьдрал ер нь хамаагүй амархан болдог штэ. Хөөе Анжаагийн энэ яриг сонсож нэг хүний яриа бүр амар санаанд орчлоо. Ингэж байгаа байхгүй 10 жил тахтаа амар гоё охин байсан гинэ. Тэгэл 20 жилийн уулзалтаараа ингээд айгүй тийм догдлолтой очсон гэсэн. Тэр охиноо харандаа уулзсандаа тэгээд нөгөө харж марж явдаг байсан. Тэгээд чинь амар хэцүү болсон байсан. Яг нөгөө нэг дооны клип чинь бас тэгэхээр айгүй худлаа бол биш юм байна шүү дээ. Тэгээд тэрийг ингээд ярьж байгаа эрэгтэй хүн тэгж ярихыг сонсохоор айгүй эвгүй билээ. Тэгээд чи яасан гэдгсэн чинь тэгээд яах вэ? Тэгээд нөхөр нь амар хартай юм шиг байлээ. Тэгээд цагдаа нөхөртэй юм шиг байлээ. Тэгээд нөхөр нь залгаал тэгээд нөгөө нэг яг хажуудан сууж байсан болохоор зэрэг ингээд сонсогдоод исэн гинэ. Тэгээд хурдан гармаар яас уудын 2 цаг явна гэстэймээс тэгээд би гаргаж өгөөл тэгээд за болгоомжтой ороо гэд мөрөн дээр нь зохиод таксин суулгаж өгсөн гэж байгаа байхгүй юу? Яа номиг 10 жилийн дараа уулзалтанд орсон шүү дээ. Яа хэцүү юм болох юм ягчи. Одоо манай нөхөр надад 3 цаг өгөөд. Йоо. Хашинаас намайг явж ирсэн. Чамангийн ярингууд шууд надад номын санаад байна. 10 жилийн дараа ингээд 20 жилийн уулзалт гээд орно шүү дээ энэ одоо. Үгүй одоо гой. Би сургуулаа төгссөний 10 жил маань одоо барыг болох гээд байна. Тэгвэл их сургуулийн төгсний 10 жилийн бол 5 жилийн дараа л 10 жилийнхээ 20 жилийн ойд очих шүү дээ. Тийм амар агаас тий. X2-ийн
нэг юу гэдэг штэ нөгөө наран солонго бүр мяарсан байдаг Тэр хоёр штэ. сая гэрлэж хоёр яг ойлгоо. Яасан Тэр яараа вэ гэж. Аа тэр чи ярьчлаа анжгаа тий. Аа за. Нэмэ чи битээ очоо. Намаа чамаа хүмүүс нөгөө харж явсан банд нар чинь тийм үстэй нөгөө нэг сахилтын худаг дээр Эсвэл намаа хинч харж явж ирсэн. Яа тийгээд. Надаа энэ суудлаа штэ амар таалагдчихэ да. Би ингээд тис ингээд буруу харцсан сууж байгаад мөөгийн чаваас намайг царайчлаа. Миний ардаас ингээд хараад ингээд яриад байгаа байхгүй юу? Би тэгмэд мөөг рүү нэг ч харахгүй заяа. Харж ирсэн ч харагдсаа царайгүй Тэнгүүд юу? би ингээд номер хараас суудсан байгаа байхгүй юу? Тэнгүүд номегийн ардаас анжгаа чаваас царайчлаа. Өчигдөр жингөө ширтэлцсэн би жиж. Урдаас бүр зүг чи баг идэх гэжсэн шүү дээ. Баруун үзэлцгээд байсан биз. Тий бүр. Тэр зургийг сайн харуул би бүр далтарсан байгаа шүү. За. За анжаа хийм юм байна штэ тий. Би бол ханаал зүв сонгочвол амьдрал андаа сайхан болно гэдэг философоор л явна. За мөгийн яах юм? За мөгийн хамгийн түрүүнд юу хийх юм? Би хамгийн түрүүнд юу вэ? Унаанд суугаад дархан дээрээ гэрлээтэй л уулзсан та. Йой. Одоогийн амьдралдаа харамсаж явд юм байна. Амар гордогсон тий. Би чамайг нэг өдөрөөж тоож харахгүй штэ. Чи Юу гэсэн үг юм бэ? шал хөдөөний штэ. Би чи шал танихгүй залуу ирээл би ч нэг өдрөөж харахгүй заа юу. Надад тэгж Тий, тэгж хэлсэн. Ямар мэдэрч Өдөөний мэдрэлийн бүрээд ирчихлээ бодсон. Тий тэгэл болоо. Нэг юм томцсон цамц момц өмссөн нэг юм гачин нэг юм хөдөөний залуу үрж ирэнгүүт. Харь хүндэр түүсэн. Баяа онгороос. Хачилээ байгаа штэ. Тэгснэ тэ ингээд тэр Багшаа бадралгаараа хаана вэ? Юсэбэгийн баталгаар хаана. Шүү. Юу. Йоо, за 10 агаараа боё. Би бол шууд 10 дугаар ангид очно. Ядарга дахин олон жил сурмааргүй байна. Би харин ингээд нөгөө нэг жилд бас амжихгүй байж магадгүй гэж бодоод байгаа. Нэг охины баналт. Санаандаа. Би үл бүрст ангид чи орж иж байгаа л бадралгаараа байна. Яа чи нэг 9 жил караачлан да. Хизээ нэг цаг. Би чамайг нэг нүдээр заахгүй. Зүгээр тэгэн гол даадаг. Би чамд эртний хэлье. Ирээдүйг өснөрөө хэлье. Намайг битээ караашил. За явлаа. Тэгээ шууд тэгэл гараал явчих. Би тэгээ бүр гайгаа шок. Ямар мэдрэл бодоо залуу вэ гэж Тэгвэл бэшээ те хэрвээ та ирээдүг одоо нэг тийж өөрчлөх юм бол гэрлээгч энэ радиод орж ирээд таныг танингуудаа ажилд орохгүй яваад үг шин. Юу гэсэн үг вэ? Өнөөдрийн гэрлээ байхгүй болчих шин. Харин юу гэсэн үг бэ? Ажилд орохгүй. Харин би ажилд авахгүй шүү дээ. Өө би чамд хэлээ үсттэй. Намайг битээ караашлгээ би 8-д 9-р анги тогч хэлсэн шүү дээ. Тэгээ өнөөдрийн ингээд энэ байхгүй болчих шин. Юу гэсэн үг байхгүй. Гэрлэгийн ангийнхаа 20 жилийн уулзалтаа хийсэн чи ингэж ярьдаг те. Яг бидний нэг 10 дахь ангид байхад нэг мэдрэл шар юм орж ирээд нэг солиот юм ярьж явцсан санаж гинөө гэл. Тэгээ ярина шүү дээ. За. Чиний тухай ярьж байгаа юм. За. За, нэмээ юу их аман дөрөв. Би юу? Би болохоор одоогийн гэр бүлийн амьдралдаа маш их таналан байдаг болохоор би мөнгө л хураандаа. Тэгээ би 10 дугаар ангидаа би 10 дугаар Мэдж байгаа. Сажигтэй нөгөө хуушур зардаг. Бэж. 10 дугаар ангидаа би хүргэлтийн үйлчилгээг одоо би болгон заяа. Тэр үед чинь хүргэлтийн үйлчилгээ гэдэг чинь бол газар аваагүй байсан шүү дээ, тий. Тэгээ би одоо бодоод байхад би салхиттай манай гэр бүл хүргэлт хийдэг байсан байхгүй юу? Чи тараг айл явж зардаг байсан. Тэнгүүт би ингээ ботсон чинь манайх тэрийг хийдэг байсэрнээсээ бизнес олгож чадаагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр хотод орж ирээ тэрийгэ бизнес олгоод тэгээ бүр ингээд хүргэлтийн ингээд номоос хүргэлт гэдэг бүр компани үсгээд тэгээд одоогийн UPK байхгүй. Оронд нь би өдрөө төөрцөн байдаг. Сагчгаа бодоод тар хийгээд гарсан байх. Ийм боо цагтаас эргэлэг болсон. Нохоото миний цагтаа. бол амар ирээд Яасан гэсэн. Байхгүй нэг үг. Тэр үед би анжаа хийнүүдэрээ чахгүй. Тарг өргөж өгөх гээд гарсан охин байдгүй. Мөгийн чи хилдвэр ангидаа очсон байгаа илээ. би юу 10 дугаар ангид. За, битээр 10 анжгаа 9 чи хилдвэр ангидаа очиж Би чи 11 төгссөн байхгүй юу? Чи 11-р анги төгслөө тараг зарсан юм уу? Тэгээ шүү дээ өрг амт. Өглөө бодгоо. Юу яасан шүү дээ. Ер нь бол 12 төгс чадаагүй байхгүй юу? Тараг зараад амьдрал жоох хэцүү байсан. 10 дугаар ангидаа Ороо тараг гэдэг. Тэгээ ангийнхнаас ичээ зараа. Тэгээд тэр чи өглөөдөө тараг сүгөө өргөчөөд өдөр нь богонд осч хуншуураа зарна шүү дээ. За би томорчоо таны нинүүдэрээ чарахгүй за. Одоо томорчоод байж байгаа тараа. Миний одоо зараад тэгээд баргаас уучдаг. Чаас
томорчоо дараад ийм. Тараг зарсаар байгаа сургуулаа төгсч чадаагүй. Тэгээд ягаад ч хөр түнтээс сууж хүүхд гаргаад. Хөөе би. Тэгээ одоо томорцсон байгаа карьер нь энэ шүү нэрээ. Хөөе би дээд болгосон шүү. Чи үгүй томорчооч. харин чи сүү тараг зарсаар байгаа сургуулаа хаяад тэгээд ягаад ч хөр түнтээс суугаад 10 төгсөхдөө чи гизээ чирээл тэгээд бол. Намаа минь чамд ингээд хүүхэд насандаа эргэж очих гой боломж олж байгаа том юм ярьж байгаа тий ингээ хоёр ахтай ээрүүлээд ах юм. Чи банднаараа явж байгаа хэвээр шүү дээ тэргээр чи. Салиатай. Юу яасан мөнгө төгрөггүй чи. Чи би кабыг устгах гэж шиг. Одоо 30-таа гус чадаагүй юм аа. 15-таа гусхыг шүү. Хүний хүсэл мөрөөдлийг ингэж ицаач заа юу. Арайт нэгж байдаггүй. 15-таа номин 15-таа номин тараг зарангуудаас. Наад UBKB чинь захирлгээд чамайг хоёр нугас өндөр юм байдаг шүү дээ. Өндөр отгоо гэхэд би чамайг тэрнтэй уулзуулж чи яг гоо тэдэд ажилд орохгүй дөө. Тэг. Танаа өрсөлдөх шүүхгүй шүү дээ. Яа тий. Сахилтад харин хүргэлдэг апат. Яа тий наад чи хэр өрсөлдөг. Харин сахилтад амар том хүргэлдэг апат. Йоо 35 гэдэг арзмаар та гутлаар тэгэл таргийг бол зүгээр гашраа тий. Сахилтын сүү таргийг бол бацсан. Бацсан байсан. Нэг айлтж хүргээгүй үлсөөл тэгвэл таргаа идэх. Тарга датаа дутууч. Яаси цантоос. Хөөе тамар тарах хүрчихлээ. Нэг амар нэг жижиг сумаас гарсан бүр ингээд баригадаас гарсан амчгүй гол зүгээр л тараг зараал цөм хийчих юм гэсэн. Юу болгоо чи томоос эхэлдэггүй багаас эхэлдэж штий. Тараг зараал цөм хийчихгүй те. Хөөе багаас эхэлдэг байхгүй. Тэгээд над чи одоо Улаанбаатар төрж ирээ харин анхны үргэлт дээр төөрсөн шүү дээ. Нохотоо цагдаа болоод телевизээр гарсан. Салхитаас ирсэн 11-р ангийн охин алга болсон гэдэг. Тэгээд зарлагдсан. Тэр үед ч одоо за тараг 500 хүргэлтээр явлаа 550. Хоёр таргныхаа хүргэлтээр першгэ авч итлээ. Тэгэл Перчгээд их чинь 100 байсан. харин тийм тэгэхээр ингээд За би яаштэй те би 10 дугаар ангийн 1-р улирал 2-р удирлаас нэг өөр сургууль руу шилжсэн байхгүй юу? Аа намаа шилжүүлсэн. Би тэр шилжилтийг хийхгүй яг тэр хуучин байсан ангидаа л 10 төгснө. Даргандаа юу? Ааха. За. Юунаас болоод шилжсэн? Үгүй яах вэ тэгэл нөө нэг харин би очиод хичээгээд надад аягтаад. Сургуулийн баян онгорын шар хаягддаг. Шоодоо тагнаад Сургууль дээрээ бүр байж чадахгүй болоо тэгээ шилжээ. шилжээ одоо шилжээд ас. Ойр тийс. үгүй яах вэ тэгвэл нэг угаасаа ингэдэж шүү дээ. Одоо шилбэл ингээд хотын хүүхдүүд хөдөө очиод ингээд конкурс гэх юм бол нөө хуваар сайн авдаг мавдаг гэдэг нэг тим хөшөлийг төлөвлөгөө хийдэг шүү дээ тий. Тэрнтэй л адилхан аа болохоор зэрэг нааг энэ сургуульд ер нь жоохон сурлан муурлах нь муудаад байна. Тэмүүтээ өөр сайн сургууль руу явбал илүү одоо сайн байл гэж бодсон юм шиг байгаа. Дархны төвөөс конкурс тэгэхээр барахгүй болохоор салхитад очиод төгссөн гэсэн. Иш толмоо минь. Чи харснаа салхитад? Тэр үе чи манай салхи чи 8 жил байсан шүү дээ. Оо чаасаа. Тэгээ салхитай хүмүүс чи харин ингээд дархан мархан руу явдаг байсан. Хуучин дархны сургуулиас шинэ дархны сургууль руу шилжсэн. За Улаанбаатар хотод 17 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар манай найруулагч санал асуулга оруулсан байх шүү. Ийм санал асуулга байна. За. Та 10 жилдээ эргэж очимоор байдгүй. Аад нь тийм ээ. Бэд нь үгүй. Бэд нь хэдхэн хоног бол болох юм. Гэд нь сайн мэдэхгүй байна гэсэн байна. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дижитал зээлийн үйлчлэгийг нүд эрэмблийн зур Simple хамтран ажиллаж байгаа. За ингэж байгаа штэ манайхан хамгийн нэгдүгээрт нь Simple апа та утсан дээрээ татаж суулгах хэрэгтэй. За хэрвээ та Apple брендийн утас барьдаг бол App Store-оос, Samsung болон бусад брендийн утас барьдаг бол Play Store-оос татаж суулгах чинь. За ингээд Simple-ийн харилцагч болоод бүртгүүлнэ. Ингээ баахан мэдээлэл өгнөө. За ингээ бүртгүүлчлээ. За ингэнгүүтээ дижитал зээлийн эрхээ харнаа. За тэгэл эхний ээлжин танд сая төгрөг гарах нь уу, 5 сая төгрөг гарах нь уу тий. За ингээд дараа нь яасан бах нь хэрэглээний зээлийнхаа гэрээг нэг удаа очиж байгуулад тэгэл ерөөсө хитэн ч удаа зээл авах боломжтой байгаа шүү. Хамгийн гол нь эднийх зээл авсны одоо шимтгэл гэж ерөөсө мөнгө авдаггүй. За. Тийм. Үнэн. Тэгээ дээрэс нь одоо бид нарт чинь ингээл одоо 100 мянган төгрөг хүртэл хэрэг болно шүү дээ. Тэр үед одоо нөгөө нэг заавал их мөнгөн дүнгээр энийг ав гэдэггүй 100 мянгаас эхлүүлээд дэшигээ одоо 30 сая хүртэл зээл авах боломжтой. Тэгэхээр би одоо
2,500 Тэгэхээр авсан. ахуй хэрэглээгээсээ дээшлүүлээд бизнесээ босгох хүртэл ингээд мөнгийг олгоно л гэсэн үг юм байна. Зөв. Тэгээд яг хуу нийгмийн даатгалын шимтгэл төлдгөө хүмүүс байдаг штэ тий. Тим хүмүүс ч гэсэн эндээс зээл авч болдог гэж шүү. 6 сарын дансны хуулга оруулчих юм байна энэ Simple app руугаа. Тэгэл тэр дансны хуулгыг чи үндэслээд 2 сая хүртэл зээлийн ирэх үүснэ гэж байна. Нийгмийн даатгал төлдгөө ч гэсэн. Нэг удаа би банкнаас зээл аваад нэг 2 өдөр хоцрооцсон чинь бүтэн сарын хүү төлсөн байхгүй юу? 2 өдөр хоцорох та ингээд нэгэн сар дамжицсан. Одоо ингээд сарынхаа хөг төлж чөлөөлөгдөн гэж байна. Тийм үү? Тэгдэг. Тэгвэл эднийх тэгдгүү заяа. За. Хэрэглээний зээлийн гэрээг ингэдэг хэрэгэлсэн хугацааныхаа л хөг төлнө. Чи 32 хоног ашигласан бол 32 хоногийнхоо л хөг төлнө. Тэгээд Тэгэхгүй би чи 2 өдөр хэвтэрсэн хүмүүс 60 хоногийнхыг төлсөн байхгүй юу? Ямар амар хэрэг вэ те? Тэгдэг. тэгэхээр өөний тийм ээ. Тийм байхгүй. Ааха. За тэгвэл тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 1828 гэдэг дугаараас аваарай. 1828. За Simple гэж чичээд бас Facebook руу нэг ороод харчаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дижитал зээлийн өөрчлөлтийн нүд өрөмхийн зур Simple хамтран аялагч байна. Баярлалаа. За санаатай бацаан үргэлжилж байна. Санаатай бацаа. За дараагийн асуулт Мугат дээр очлоо. Хамгийн муу дургу хичээл чинь юу байсан бэ? Миний хөө. Миний хамгийн муу дургу хичээл хийм байсан. Тэг би ихтэй ойлгодог байсан юм. Ямар сони. Ер нь тэгдэм дөө. Тэг би одоо ч хийм хичээл хамгийн дургуй. би одоо химийн үйлэх системийг одоо ч сайн яваадаг шүү дээ. Бид нарыг тэр чинь хардаа багшаасаа амар шалтгаал юм байлээ. Бид нарыг 7 дугаар ангид байхад анх хийм орхонгууд ингээд цаашаага ингээд самбартаагаа хараал ингээд яриад идэг нэг багш байдаг гэсэн. Бид нар тэнцэнээс алалцж чинь заа. Ингээд шуугалтаад байж байгаа. Гинт ингээд яа муусаа ялаануу давсагнуудаа жимээг байцгаа гэдэг ингээд шохоо мохоогоо шиддэг нэг юм жоохон юм сумтаа гэсэн баггүй. Тэгээ бид нэр тийм багшаар анх ийм залгаад юу ч ойлгоогүй байжсэн чинь 9 дугаар ангид бүр 2 жилийн дараа штэ нэг лаг багш хурж ирээд тэгээд тэр багш биднэрт бүр ингээд яана та нар ч одоо ямар амар юм бэ? Юу ч ойлгоогүй штэ. Юу ч мэдэхгүй штэ гэд. Эсэлтэй ангижир гурвал оронгууд бид нар нөгөө нэг химийнхаа том юм юу ч мэдэхгүй ч юу ч ойлгохгүй юм чи. Тэгээд тэр багш бүр ингээд чаас өөр ингээ бүр тавтлага өгөөд тэгээ бүр анханаас нь тэгээ ойлгоцсон штэ. Ойлгоцсон мөх хата. Ойлгоогүй ойлгох юм бэлээ. Тэгээ химийн багш нар жишээлбэл химээр ярьдаг байсан байхгүй юу? Ингээ манай ингээд нэг хүүхэд унтчихин заяо. Тэнгүүд чи ингээд хэрхэрч унгаал сууж унтчихэд гэлээдэг байхгүй юу? CO2 ялгаруулад гэлдэгдэг. Тэгвэл багшаа би хэрхрээгүй унгаагүй чи унтчихсэн юм чи юугаа мэдтий. Амар тийм багш байсан штэ. Би тэр айгу сайн багш байсан. Гэхдээ хажуугаар амар ууртай. Амар ажил багш байсан. 4-р ангид байхад энэ алиалагч бодлно гэдэг алиалагч болгосон багш аахгүй юу? Манай химийн багш. Тэгээд би тэр багштай айгу хайртай. Тэгээд манад нөгөө нэг 7-р анги болоод хим оронгууд тэр багш орж ирсэн учраас би тэр багшийнхаа хичээлийг аймаар ойлгоно гэдэг ингээд анхааралтай сууж байгаад химийг ойлгосон юм шиг байна. Би химд бол ер нь айгу давгүй хөвгт байсан. Химийг бол айгу сайн ойлгосон ер нь бол. Чиний их дургуй хичээл чи Миний дургуй хичээлтэй зөндөө байсан. нэг ядаж хилтэй Ер нь мөнгөө. дуртай хичээл байгаагүй. Нөгөө нэг юугаа тарга зарах гад. Оо ч би тамираас босдон дургуй байсан гэх. Яа би тамир дээрээ хүртэл би гардаг байсан. Би ихтэй математик ангиэсэнээс би математик хичээлтэй хамгийн дургуй байсан. Тий, бүр анханасаа томьёог нь би цээжлэх хэрэгтэй байсныг цээжлээгүй явцсан байхгүй юу. Тэгээ хоцорсон юм байлээ. Уулын танаа математикийн багш яг тарга зарах хэлээр математикаар ярих усахгүй. Номчгээ чи тэдэн тарга зарлаа. Тэгээд харин нөгөө нэг төбөр тавтлан мавтхан дээр хүртэл ингээд суугаал энэ тэг би юу ч ойлгодоггүй. Тэгээл Уулын чамаг чи тэдэн литр тараг зараа тэдэн төрөхтэй болсон. Одоо тэгээ тэднийг тэрийг заргаад зэрийг цаашаа тэдийг далд хийх юм бол тэдэн өрний өрөмдөлтөй болно гэж ярьдаг гэсэн чи ойлгосон баг. Оо багш нэг их хэстэй байсан байхгүй. Хэрв чи UB капыг төрүүлье гэж бодож байгаа. Ингээ ярих. Яг ойлгохгүйсэн байгаа байхгүй. Тэгэл дэшээ геометри эдэргээ бүр юу ч ойлгоогүй заяа. Одоо хүүхдүүдийнх ингээд нэг ийм дүрс гарч ахт минийх ингээд сонин дүрс гарсан. Тэгэл ийм Яаж бодгоороо тийм. ийм гарууд UB капыг зөвхөн гэж ярьдаг шүү дээ. Угаас Чөлөөтэй ачгүй. сэтгэдэг хүмүүс хоол явна. Өөрийгөө голдно гэж бодоо. Харин Хизээч гол. харин ингэж байгаас Готл руугаа хараад UB кап яриад байна. нэг амархан санагдаад гоё харин тэрчс гоё санагдаад идэв шүү юм аа. Зүгээр баг MC-сгч байг болчмаар санагдаад идэв шүү. Жижиг нөхдөлтөө Би одоо ер нь барьчих байгаа. тэр үед төрсэн бол баг байгуулсан байгаа шүү. Аа яа. Тэр.
Нөгөө байгуулсан нөхдүүд нь дандаа супер математикч, физикч нөхдүүд байсан гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. МСС-ийн дөрвөн захиралчин математикийн дандаа супер гүнзгий толгоонууд байсан шүү дээ. Тийм үү? Тийм, дандаа мат сүртэй нөхдүүд, амар толгойтой нөхдүүд байсан. Би штэ тий. Мат физик тал дээр. Би одоо ч зурч чаддгүй надад ямар ч зураг хаваас авахгүйсэн болохоор би шугам зургийн хичээл бүр үнэхээр дургүй байсан. Тэгээ шугам зургийн хичээл суухгүй цонхоор гараавал тэгээ хичээл таслаад бирж мэржээр дэмит хинжээд очдөг гэсэн баггүй. Тэгэл нэг хүүхдэд өгөөл зурвал. Тэгсэн чинь Уг нь дэмитэн чахта сүүж болтгоо зарсан бол. Юу би капиг алгаж байсан юм. Харин тийм. Тийм шүү дээ. тэгсэн чинь их сургуульд орсон чинь начертайлны геометр гээд бүр амар хичээл ороод ирдээ. Хүүдээ. Тэгээд хамгийн амар заяа би ч нөгөө нэг төрийн албаа гэж нэг хүүхэд өнөөл бүргөө сурна гэдгээр сурдаг заяа. Нэг хичээл дээр F гарвал миний төлбөр буцаагдсан заяа. Тэгээ манай гихшээ агш хөөрхийн амтан намайг одоо нөгөө F гарахгүй гээд тэр агш ядчихэл бүр амар үнэн чудрагцаа. Чи ядаж л энэ дүрсийг ингээд нэг дундуур нь зүсээд нэг зурчих гэж заяа. Гурван талаас нь хараа зураад. Тэгээд намайг хажуудаа суулгасаар нь байгаад тэгээ би ганц нэг юм анги гэж ярин заяа. Тэрийг ингээд сураад тэгээ би ингээд ди гарч ирсэн шүү дээ. Ачир дээр юу? Тийм, ачир дээр. Ачир дадлын геометр төр чинь ачиртай длах зурулдаг хөө. Үгүй тэгэл тэрийг яг ингээд түгэлтийг нь хөргөлтийг нь хийцэн. Би кап юу ахвтай. Тийм тэгэл тэр зурсан ачиртай длахаа өчил тэгэл нэрээ хүргэлтээр явсан бол. Юу ахвтай тэр мөнгөд нэрээ. Миний хамгийн ойлгоогүй хичээд айлгүр. Би яг нэг айлгүрийг яг ингээ эхнээсээ ороход нь би ерөөсөө ойлгоогүй байхгүй. Тэгээд нэгэнт ойлгоогүй юм чинь тэгэл ойлгоогүйгээр хусчтэй юм л дээ. Тэгээд нөө манай ангийн багш нэг юм айлгүр геометрийн багш байсан учраас намайг тэгэл нэг дунд ингээл гаргаад би ч баг би геометрийг ойлгоцсон. Геометр дээрээ сайн гараад айлгүр дээрээ нэг дунд гараад тэгэл төгсөжсэн шүү. Ерөөсөө ойлгоогүй. Би тэгээд айлгүр оронгууд бүр ингээд хүүдийн хизээ дуусгаад гэж боддог байсан. Юу геометрийг тэр хойно бильярд тоглолт сурахтаа л ойлгосон шүү дээ. Би геометр дээр арай жоохон ингээд нэг хичээл анхаардаг болсон үедээ геометр орсон юм шиг байна. Тэгээд ойлгоцсон. Яг 6 дугаар ангид айлгуур орж эхлэхэд бол би юу ч ойлгоогүй бүтэн жил хусцсан. Тэгээд тригонометрийн функц байхгүй юу? Юу уншиг ихлээр тоотой ч байх шиг. Уламжлал байхгүй юу? Үсэгтэй ч байх шиг тэр чистэй. Үнэхээр хэцүү хичээл байсан шүү. X Y одоо долоог л явж байгаа юу? Та нар олсон уу? Би одоогүй төгссөн шүү. Харин ингэж байгаа байхгүй. Дахиад X Y-гээ жолоог үлчиж амьдралын хайнаа зүг болоо. Хамтаа би яриа. Харин тэгж өөр. Ариун чулууна амьдралын хайнаа буцаж яхаар ядаж Y-г нь олооч чи. Уугээд олооч. Би чи тий хээ уу гэж. Тий хээ уу гэж Y-г ч байхгүй шүү дээ. Хээ уу хоёрыг нь алийг олох. тий ууд ядаж ундрах чи билүү. Муу яг өөрөө юу болсон гэдээсаа. Муу яг өөрөө яана гэдээсаа. Юу яа? Гэрдэг очиж. Тэр очно гэсэн. Тийм. Энэ цаг бүр инглишээ крашлах гэж нэрээ тий. Йоо. 7 жил чамайг крашлах чи амар хэцүү байх юм аа ингээд. Хажууд байгаа юм чи 7 жил крашлахаар. Тэгээ бойл гэж хэлэх гээд нь шүү дээ аминда. Тийм ээ. За Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 36 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За эднийх ингэж байгаа штэ. Байнур түргийн нөгөө нохот өшөөний урд чулуу оны урд шин суурьшлийн бүсийн төлөвлөлт өнгө төрхөнд ийм шинжилэлт хийгээд бүр ингээд жишг тогтоож байгаа төсөл ахгүй юу. За тэгээд 2 болон 3 дугаар ээлжийнх нь 56-аас 81 м квадрат 2-оос 3 өрөөнүүдтэй одоо захиалга авч байгаа. За дээрэс нас нөгөө нэг гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад зориулаад 36 сар хүртэлх хугацаатай жилийн 8% хүүтэй компани лизингээр орон сууцаа захиалах ийм гоё онцгой нөхцөлийг бас санал болгож байгаа шүү. За хэрэглэгчийн сэтгэл бол хамгийн чухал байдаг. За хэрэглэгчд ингэсэн байлаа. Дуршлагатай хариуцлагатай компани учраас сонгосон гэдэг. Ер нь Жигүр Грандын гранд бол энэ барилгын салбар дээр Жигүр Грандын гэвэл тэгээд үнэн өсч идэг. Энэ одоо хиддэгч төсөлний барилга гэж санагддаг. Тий. За хоёрт нь бол барилгын материал нь Европ стандартын шаардлага хангасан эко өрөөний зохион байгуулалт сайтай буюу ашиггүй талбай нэг ширхэгч байхгүй ийм их мэд ийм одон давуу талтай болохоор би энэ захиалгаа өгсөн юм а гэсэн байлаа. Юу харагдах ч энэ гоё юм байна. Тэгээд юу юм блэ? Тэр чи урагшаага 3 км яваад нөгөө үндэсний цэцэрлэг төрөл юм байна лээ. Тэгээд тэр чи одоо ингэ жоохон яваад юу гэж фризер төмөр зам байгаа штэ. Тэгэхээр урд нь бол нар хааж янз бүрийн дахиад хороолол босхгүй.
шууд богдуул харагдчихлаа. Ер нь Шууд зүгээр ингээд туулгал богдуул тэр чигээрээ. Одоо нөгөөний 56-аас 80 эдэн метр квадрат гэдэг штэ тий. Тэгвэл өрөөний зөв зохион байгуулалт амар чухал юм билээ л дээ. Зарим байгууллагууд одоо зарим өрөөнүүд болохоор ингээд юу хийх нь мэдэхгүй юм болонд нь нэг юм тасалж гаргаад ирсэн. Харин тийм багантай тий. Ашиглаж болохгүй. Нэг юм багантай тэгээ Тий. энэ талд нь юу ч багтдаггүй. Гэтэл тэрэнд чинь хүртэл бид нөгөө аварж байгаа хүн чинь мөнгөө төлөөд байгаа штэ уг нь бол. Тэгэхээр өрөөний зөв зохион байгуулалт гэдэг амар чухал. Тэгээ бүгдээрээ бүрэн судгам бол тэгээд одоо хүмүүс ингээ байр авахтаас тэгдэг байлээ. Ингээд юм том цонх харж одоо авдаг болцсон байлээ. Тэгэхээр эдний барилгаас том цэлгэр гой том цонхтой. Пентхаус юм шиг баг. Мэдхгүй. Таазнасаа шал хүртэл цонхдог За пентхаус. ер нь бол цэлгэр том цонхтой л гэж байгаа шүү. За тэгэхээр та New Life Garden гэж латинаар бичсэн болно, кириллээр бичсэн болно, Facebook руу орох боломжтой. Тэгээд 77 77 тэг 7 84 гэдэг утсаар борлуулалтын албаныхан тань холбогдорой. 77 77 тэг 7 84. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 36 жилийн туршлагатай газрыг 10 гэсэн авч байна уучраа. Яг тэ 10 30 жил. 13 жил. 30 жил тэгээ нэмхэн 6 за нэг тэр хавцаа гэх. 36 жилийн туршлагатай Жигүр Grand Group-ийн хэрэгжүүлж буй ээлжид төсөд болох New Life Garden төслийг танилцууллаа. Баярлалаа. За, дараагийн асуулт номер 4 очиж байгаа. За. Алдаагаа засах боломжтой бол засах. Одоо нөгөө сүйд таргаа одоо ярих нь шүү дээ мэдүү? Гэтээ би миний алдаа гэвэл ингэж боддог байхгүй. Би 10 жилдээ байхдаа ингээд математикта муу гэж өөрийгөө ингэж бүр яллаад тэгээ ингээд би ингээд босч чаддгүй байсан байхгүй юу? Хаанаас? Ширээнээсээ. Ямар хэцүү бэ? Ямар хэцүү амьдрал юм бэ? Тэгээд ингээд яагаад чи коридороор явахаар ингээд хүүхдүүд намайг математикта чи муу сурдаг үстэй гэд хараад байгаа юм шиг надад гарцсан бүр тэгж уншигдаад тэгээ одоо би математик бол амьдрал биш юм аа. Өөртөө яг тэгж хэлнэ. Яа. Муу сурдаг байсан ч гэсэндээ бос. Яа. Хөөрхөн шүү. Битгий ч. Тэгж хэлнэ. Тэг би тэгж алдаа гадсан. За. Тэгээд ядаж ганц нэг хөвгүүтэй танилцсан тий. Тэрнээ штэ чи. Тий. Ходог модог дагвар эргэлдээ тий. Би яаштай тий хитрхийх нийгмийн идэвхтэй хөвгт байсан. За. Тэгэл тэнд харц тэмцээн зохиогч ингээл явж ил байдаг, лидер сурагч боллоо явж ил байдаг ингээл нэг л их сургуулаа төлөөлөл оролцож байгаа хүн. Тэгсэн тэрний оронд би одоо ингээд хичээлээ хийгээд сууж байсан мэр арай дээр байсан баг. Гадаад мадаад сурах гэсэн баг. Ядаргаад. Би нэг удаа штэ ангийнхаа хүүхдийн ийм нэг порно кинотой кассетыг нь аваад За. тэгээд ах нарт үзүүлээд одоос нь мөнгө аваад За. тэнгүүтээ тэр миний ингээд мөнгө олж болох юм байна гэдэг нэг сэтэл орчлоо шүү дээ. Юби капас ч хамаагүй илүү би сэтгэжсэн хүүхд байгаа шүү. Тэгээд хүнсний ойрын доотлолт байдаг ийм нэг видео гаргадаг нөхдүүд дээр аваачаад ийм кино байна. Та нар энийг гаргаад мөнгө олох уу молохгүй гэж хэлэх гээд орсон чи яг цагдаа байж хат яваад орсон. За. Тэгээд чи юу хийж байгаа юм гэсэн эргүүтт юм байгаа үстэй. Тэнгүүн нөгөө цагдаа чинь барьж аваад намайг нэгтсэн чинь дотроос нь порно кинотой кассет гараад ирсэн. Тэгэл за хэсэгтэр аваачиж чамайг юу яана маань баг 20 шорон хийн би ингээд хүүхдээ чи айлгана штэ. Тэнгүүт нь би ингээд хэсэг рүү ингээд дагаж явж яснаа цагдаа өвөл байсан. Цагдаа тишиж ингэж хөл рүү нүшгэлж унгаагаа цуцсан. Тэгээ кассет байхгүй ш нөгөө цагдаа аваад үлдсэн. Тэгээд би нөгөө цагдаа инээгээл үлдээвэлгүй. Би стар урдаараа цухталсан нэ. Өөрийгөө оробин гүйгээд ботсон. Тэгэл цухтаар гарлаа гэд. Тэгээд дараа нөгөө манай ангийн найз нөгөө кассетээ нэхэд надаас нөгөөдг нь байхгүйгээд мань хоёр зодтолтод бөө юм болж исэн байхгүй. За. Би одоо алдаагаа засна гэвэл тэр хүнсний орилуул орохгүй. Ямар гимшил вэ? Аваад өгчөө штэ кинонуудыг. Тэрнээс ч болж өстой. Дэлхийн 2 3 дугаар даа эхэлж байгаа шахсан. Гол нь тэр кассетэнтэй биш ээ. Эмэр юм одоо би хүсний орон тэр бодоод руу орохгүй. Миний одоо ерөөс алдаагаа засахаалтаа тэр л байна. За мөгийн яах юм? Мөгийн ямар алдаа засмаар байна? Би октод баг ирүүлэх байсан юм дөө. Яа энэ яг энэ дутуугийн комплекс шүү дээ. 10 жил тэрхүүж үзээгүй. Одоо тэг араад яваар тэрхүүж. Октод баг ирүүлэх байсан юм аа. Уулын хичээлээ хийх байсан. Тэгээд хүүхд ангийнхантаа бүгдээрэнд нь захаа махаа бичиж өгч талжихын чи тэрнтэй үерх гэж хамаг зохион байгуулалтыг хийж явсаар байгаа. Тэгэл 8 9 10 бол ерөөсөө тэгэл миний талхад октод л байсан дөө. Хичээлээ хийх үү. Манайх бичгийн машинтай байсан байхгүй юу? Тэгээ бичгийн машин чи хорон цаас хийж хагаад ингээ 3 4 босчдөг шүү дээ. Тэгээд бичгийн машин хийж хагаад
бичгийн машин дээр ингээд зогчонгууд чи хин гэдгийг нь мэддэхгүй шүү дээ. Тэгээд бичгийн машинаар зохиод тэгээд ороод баригдсан л та. Яагаад гэвэл манайхаас өөр бичгийн машинтай. Агийнхаа охтуудад яг ижилхэн захианууд баахныг өгөөд тэгээд дараа нь баригдаад шимшиг болж исэн бас. Тэр алдагаач засмаар л байна. 10 жилдээ хайртай байсан хүнтэйгээ тааруул яах вэ? Нөгөөх чинь хүүхдэрээ та харин агаа анаа байгаа штэ гинэ. Энэ асуулт над дээр ирлээ. Би бацаахныг тоохгүй. Одоо тэр үед яг одоо ямар байгааг ямар болсныг мэдчихэж байгаа болохоор тэр одоо би дахиад үгнээс нь очиж байгаа намаа үгүй би чамтай үерхгүй л гээ. Та ихтэй үерхчихсэн юм уу? Тий. Та яах вэ? Энэ нэг эвгүй болчлоо шүү. Тий. За би юу? Би өстой нохоо санаатай байна. Багий чинь тэгэл яаж хийж байгаа л толгойг нэргүүлнэ дээ. Яаж хийж байгаа л толгойг нэргүүлнэ. Талиад уу? Талиад уу? Үгүй штэ. Тэр чинь 10 жилдээ сайн байсан гэдэг чинь үерхдэг байсан гэсэн үг биш штэ. Сайн мөртлөө намайг тоогоог охтууд бас байгаа штэ. Би сайн намайг тоогоог охтууд байгаа. Тийм асууж байгаа юм уу? Тийм штэ. Тэгвэл гоо гэтээ би тэр үед бацаахан сайн л байсан юм чинь. Харлаа. Бас сайн байсан юм уу? Одоо сайн байхгүй. Би одоо өстө толгойг нь эргүүлэх шиг юм болно. Тэгэл ирээдүйн сонин юм яриад ирээдүйд чи юм болно шүү дээ. Хүнсний хор гэж байхгүй болно шүү дээ. Тэргээл ярина шүү дээ. Хүнсний хор гэж байхгүй болно. Энд чи мөнгөн завья гэдэг газар байгуулдаг. Алт мөнгөөр омбон би чамаас тэнд чамд алт мөнгөний лангуу гаргаж өгнө. Тэгж гал. Эмэгтэй бол алтан мөнгөн алтан эм бөгж аавна л гэж хэлвэл гоё штэ. Юу лангуу. Ухаан алдаад өгнө. Бүр лангуу ажил болох нэ. Тэгээд би чамайг би өстой энэ одоо энэ нэг зайсан гэдэг нэг хөгийн тоос шороо боссон газар байгаа шүү. Эн чинь эвгитүүдийн ертөнц болно. Тэр үед би чамайг зайсанд амьдруулна. Тэргээл Йоо, таас номын лангуу авч өгсөн шууд суух нь шүү дээ. намын зүгээр нэг мөнгө аяга өгөх. Суу тарга зарыг тэг. Тэр лангуу тийм амир эмхтэй хүн тийм биш. Тэр үед би шууд цахиандаа тэгж өчтөг байж. Би чамд лангуу авч өгнө. Тийм шүү дээ. Би чамааga тэгж сайхан амьдруулна. Тэгэл дуусаа. Ерөөсө тэгэл тэр мосоо охтууд чи зүгээр Уу яриад байгаа юм бэ. Тэр үед нь штэ тий лангуу мангуу гэж мэдгүй штэ тохиролцооны дэлгүүртэй болгоно гэвэл бөөм баяр болно штэ. Тийм үү. Тэр үед тохиролцооны дэлгүүрч байхгүй болсон гэсэн үү? Арич 99 онд чинь тохиролцооны дэлгүүрч байха болсон байсан. Манюсын 9 дугаар ангид байсан уу? дэлгүүр чинь би бодоочгүй байлаа шүү. Нэр дөнгөж тохиролцооны дэлгүүрийн л үе юм байна. Манайх бол Манайс үед бол түцтэй болгоно гэвэл тэгээд ална штэ. Түцтэй нэр гарч ирж ирсэн. Алах юм байна те. Түцтэй Би чамайг нэг түцтэй болгоно гэвэл тэгэл өстой. Түцтэй болгон түцэндээ хоёлаа амьдрал л та. Тэр үед чи их дэлгүүр байсан биз дээ. Байлгүй. Жоох их дэлгүүр мэлгүүргээ ярьчих бодлоо. Дэлгүүр чинь тэртээ 1921 онд байгуулагдаж байсан шүү дээ. Өндөр хоршоо гэдэг. Их дэлгүүр дээр өөрийн гэсэн юутай болгоноо юмтай болгоноо гэж хэлж болдгоо юм уу? Хүцмөцгээ жижигрээд ах юм. Йоо, их дэлгүүр чинь улсын их дэлгүүр юм чинь юу гэж бид нэр тийм юм бодсон сууж Харин тийм. UB-капыг намнах гэж байгаа хүн. Улсын дэлгүүрийг одоо хувийг болно. Их дэлгүүр бол зүгээр карманд явж байгаа шүү дээ. Наадах нь Улсын дэлгүүр хувийг болно. Хувийг болгоно би чамд авч өгнө гэж хэлэлтэй. Хүүхдээ улсын их дэлгүүр хойх биш шүү. А тийм үү? Хойх биш. Тэр чинь засгийн газар их шүү дээ. Төрийг шүү дээ. Төрийг. Худлаа. Улсын хурлын гишүүд ээжээр суудгийн шүү дээ. Чи юу мэдгүй юу? Йоо ч тоо. Яа тантай ч юу ярих вэ? 76-аар цөөсөд таглаар 126 аваад. Нэр нь улсын ээжээр сууд. Хараа нэр нь улсын их дэлгүүр гэж байгаа үстэй. Улсын их хурал, улсын их дэлгүүр. Тийм шүү дээ. Йоо, эдгээр юу ч ойлгохгүй юм байна нэрээ. За, мөгийн яах вэ? Одоо энэ дээр явж байгаа анжгаа ирсэн мөгийн яах вэ? Би юу? Би намайг тоохгүй зүгээр. Чи нөгөө нэг яав дээ? Аймгийн төвөөс нөө шилжиж ирдэг охин аав цагдаа. За. Тэрийг яагач дээ? Тэр чинь хитрхи олон өрсөлдөгчтэй байсан юм аа. Харин Тайлда одооний ухаанаар чи Чи яа одоо танаа найз нар бас чиний өрсөлдөгч байсан шүү дээ. Тэднийг бол чи зүгээр хол аяа шүү дээ одоо. Үгүй тэрэн дээр л харин эсрэгээр бүр өрсөлдөхгүй байсан юм аа. Тийм үү? Өстой найзуудаас пэдгэр тавьж өгөөс. Миний найз яв. Чи ав. Одоо тэх юм уу те? Одоо тэх юм уу? Чи авгал 5 6 найзуудаас юм аавна. Би нэгнээс нь дугуйгаа өгч чи тэрийг ав. Нөгөө чи тэгэл дугуй муугуудаа олчих юм бол UB-капыг дорн. Нөгөөтгөн дээр нь очиод нэг ийм гоё цүнх хийцэн байсан юм. Наа цүнх өгч чи ав. Би татгалцлаа.
Тийм шүү дээ. Чи одоо ингээл дугуйтай цүнхтэй болсон. Цүнхэндээ нөгөө тараахнуудаа сүү таргаа хийгээл тэр дугуйтайгаа тараагаад Юу номинг жинхэнэ байхгүй болох юм биш чи. Номин тийч явган таврагч Тийм шүү. шүү дээ. Номин явган таврагч байгаа чи. Чи бүр ингээд хоёрыг битаатаа тарах хийцэнтэй дугуйтай өстэй. Язгнуулт юм байгаа өстэй. Тархан руу наашаа ирэх гэж би бүрстэ бүхэл бүтэн нэг борлон хулгай хийж саманж наашаа зардлын мөнгө хийж тэглэхгүй л байх авсан бол. Би намайг хүргэлт идэг компанитай болно гэдэг ачна хаа. За Намайг хүргэлт тахгүй. Хүүшээ номоо одоо кас асуултанд хариулъя. Цаг яваад байна. За. За би олоо л шээ тий. Хажуу сууж исэн хүүхдтэй сайн байсан байхгүй юу? Тэгэл би ингээд хоёлоо уурах уу гэж асуугаал үгүй гэвэл хөөе тоглосон хөөе гэж хэлээл тэгэл нэг азаа үзээ. Цаашаа яриад тавиад солиороод яриад яваа. Чи тэгэж хэлжсэн юм 10 Үгүй жилдээ. хэлж үзээгүй. Хэлж үзэх юм уу одоо? Одоо арай хэлж Хин гэдгийг. Үгүй чи одоо 30 настай хүний тарихаар 15-таад бацаан панаалдах гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ хоёлоо уурах уу гэж хэлэх юм уу? Тэгэн. Тэгэл ингээл би амар зориг гаргаад байгаа байхгүй. Тэгэл ирээд ийгсэн бол тоглосон юм аа. Итгэцэн юм уу? Чи 7 хоног ээжт тарх сүзөөгөө болоо штэ. Ямар муухай юм бэ? 7 хоног ээжт тарх сүзөө. Би тэгэж хайр сэтгэлд хавхуултмааргүй байна заа юу. Зүгээр чин үннээр надад сайн бол тэгэл тийм биш дээ. Юу Татгалцсан л та мэдээч. Тэгээд 30-тэй дэ дахиад хаягданаас. Би хаягдаагүй. Яа яра. Зүгээр 30 настай хаягдах уу? Үгүй. Чи юутай мөнгөлөгч чинь. Тэгээ ойлоо чи юу би капик зөх хүүхнийг юм бэ чи юу. Баяжчаа чамаа энэ нүдэрэ шарахгүй. Чи нэг ма 15 та бандыг панаалдаж чадахгүй юм гэж бас UB капиг зэлгээд. Та нар бити мөнгө өгөөгүй байгууллагын нэрийг юм олон төртөө. Тэгээ зүгээр ярьсан Харин шүү. тий. Анжгаа нөгөө нэг отгоо таньдаг болохоор амар их яриад байгаа. Жишээ татаалныг хэлсэн болохоос та тэр мөнгөний өмнөөс нь өгөөрэй. Оо энэ боломжийг ашиглаад отгон баяр уу хэдүүчэн цэнэгдүү. Ямар алдаага засахгүй гэж чи 30-тэй дэ очиж тагчаа их. Газ мен санаа солонгондоо хариулъя. Та 10 жилдээ эргэж очимоор байдгүй аадан тийм ээ бэд нь үгүй хэдхэн хоног бол болох юм гээд нь сайн мэдгүй байна. За энэ чинь анжгаа дээр очиж байгаа. За. Хэдхэн хоног бол болох юм. За мөг. Үгүй. Би бол очино. Би бол хэдхэн хоног бол яах болох юм. За. Санал асуулгын дүүн гарсан. Яг одоо манай лайвыг 630 хүн үзэж байгаа. Санал асуулганд нийт 485 хүн оролцсон байна. Сайн байна. За, та 10 жилдээ эргэж очимоор байдгүй аадан тимээ гэдэг дээр вау! Хин тимээ гэсэн мөлий? Хин ч хэлээгүй юм байна. Номот нээлээд 321 хүн буюу 57% заяа. За, 10 үгүй. жилдээ дандаа хаягддаг гарууд байгаа хөө. Үгүй гэдэг дээр мөгийтэй нээлээд 58 хүн буюу 15%, хэдхэн хоног бол болох юм гэдэг дээр анжгаа төртөө нээлээд 97 хүн буюу 25%. За, сайн мэдгүй байна гэдэг дээр 13 хүн буюу 3% саналаа өгсөн байна. За, ингээд 321 хүний саналаар 57%-аар бүх хүмүүс 10 жилд эргэж очимоор байгаа юм байна. За, 57% нэрвэж очимоор байгаа юм байна. За, зайн үрээд 2025 оны 4-р сарын 30-ны Дуусчих юм уу? лав гарагийн тий. Уг намайг жоох яриулсан болов. Лав гарагийн яана нэвтрүүлэг. За яаж гараа энэ гэхдээ асуултнууд нь дуусаагүй л дээ. Нэг асуултандгаас хариулчихгүй газ хариулъя шүү заяа. За мөөгөөс л хариулцгаая. Хичээлдээ энэ санаагаа ашиглах байсан уу? Одоо энэ яг энэ одоо 40 хиттэй нас санаагаа Ашиглана. би ч гэсэн ашиглана. Ашиглалгүй яадгийн. Ашиглана шүү дээ. Жинхэнэ ашиглана шүү За дээ. окей. За дууссан. За боллоо баярлалаа. Ингээд жинхнээс нэвтрүүлэг дуустаа гэдэг. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 30-ны лав гарагийн яана нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар 36 жилийн туршлагатай Жигүр Гранд группийн хэрэгжүүлж биелж төсөл болох New Life Garden төсөл за мөн дижитал зээлийн үйлчилгээг нүд өрөмхийн зур Simple хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3